мэдэж байна? За, нэгээрээ гараа өргөөд хариулна шүү. За ёо. За энэ ширээ. Нэг нь бариултай, нэг нь бариултай. Оо, нэг нь бариултай, нэг нь бариулгүй. За, тэр багаас нэг нь бариултай бас өндөр, нөгөөх нь бариулгүй бас намхан. за, тэгвэл энэ хоёр аяыг ширээтэй бүгдээрээ дээрээс нь харсан. Ямар харагдав? За. Дээрээс нь харуул онгорхоо харагдав. Хэлбэрөө. За, тэр багаас Дээрээс нь харуул хоёулаа бүрх яа. хоёулаа бүргээ харсан. За, бусаад нэг яриа харж шүү. За, Дээрээс нь харах юм бол бариулгүй аяг нь том харагдаж харин бариултай аяг нь жижиг харагдав. жижиг харагдав. За, ширээ нь ямар харагдах юм бол тэгвэл Ширээ тэгээд том харагдах юм бол бариулгүй жижиг бариултай том харагдав. за, тэгвэл бүгдээр одоо яг энэ аяг. За, энэ аягийг яг энэ дээрээс харсан байлаа. Хоёр аягаа хараад ширээтэйгээ харьцаж зурээ. За, ширээг маань дээрээс хад ямар төрстэй харагдах вэ? Игц дээрээс нь харсан зүйл маань. За, бодоо харагдав. За, ширээ яг одоо бүгдээр ширээ дээрээс нь харж байгаа хүмүүстээ. За, ямар харагдаж ширээ нь тэгшүнцэг харагдаж шин. Энэ аяг маань өөрийн мөртлөө бариултай нь яаж харагдах юм бэ? Тэгшүнцэг тав. Гоё харагдав тийм үү? За тэгвэл бүгдээрээ нэг самбар дэвтэр дээрээ зурцгаая. Жирээгээ хоёр аяга хатсан дэвтэр дээрээ. Жирээгээ хоёр аяга. Сөсөн бодоод зураарай. Яг их дээрээс нь хараад. Та нар бол одоо яг их дээрээс нь харж байгаа шүү дээ. За тэгэхээр та нар харагдах байсан. Энэ аяны мас бариулсан яаж харагдаж байна? Яа зовсон багтаа гараа өгөөч. За яа. Оо за. сонсон шүү. Яг нь хоёр ширээ нийлүүлээд нэг ширээ нь болохоор ингэж харагддаг болохоор хоёр ширээ нийлүүлэх гэж харагдав. Дээрээс ингэж харагдав. ямар өнцөг Тэгшүнцэг. Оо, тэгшүнцэг хэлбэртэй харагдаж байна шүү дээ. За энэ айлаа юм. Энэ болохоор сэнжгүй. Оо, энэ айлаа юм тийм. За энэ ямар харагдаж байна? Тэгвэл дараа жиг үү? энэ болохоор юу хариултай юм. Оо, баяртай юм. Хүүхдүүдээ зөв ингэж зарах нь. Оо, ямар мөн юм бэ? Заасаагараа. За, тэгсэн юм. Гэж яаж мэдчихэв? За тийм. Чагаар хэлж шүү.
Оо бариултаар харна энэ аяга наа гэж мэдэж байна тийм үү? Тэгвэл бид энэ зургийг яаж энэ аяга гэж таньж мэдэж байна уу? Энийг яаж мэдсэн юм бэ? Зургийг хараад өөснөө ингээд зурж үзтээ. За. Яаж таньсан бэ гэхээр дээрээс нь харахаар нэг нь бариулсан нөгөөт нь бариулгүй гэж таньсан. Оо тий таньсан байна. За тэгвэл манай өнөөдрийн хичээлийг маань сэдв болохоор зургийн хичээлээ сэдв бичиж өгтөдөө. Таних тэмдэг ашиглая гэдэг хичээлийг маань сэдв байна. За бүгдээрээ хичээлээ сэдвийг тэр дээрээ бичээрэй. За бүгдээрээ хичээлээ сэдв бичээрэй. За дөрөв зүг яасан. За одоо энэ зүг маань ямар зүг вэ? Хайр зүг. За өөр. За тийм баруун зүг. За багтаа энэ яг сургуулиа төв зүг гэж үзээд гарч ирээ самбар дээр цог бүтээн нэ. Дөрөв зүгийн. За эндээс нэг гарч ирээ. Сургууль маань яг бидний төв цэг байх нь шүү дээ. Тэгэхээр яг хүүхдүүд хаашаа хараад сууж байна одоо бүгдээрээ. Хаашаа хараад сууж байгаа вэ? Оо тий баруун тишээ хараад сууж. Тэгвэл за зүгээр. За ийшээ баруун бид нар бүгдээрээ хаашаа хараад сууж байна лээ? Оо баруун тишээ хараад сууж байна тийм үү? Тэгвэл энэ зүг маань хойд зүг байх юм. За. Энэ зүг маань зүг аа. За баярлалаа. За тэгвэл хүүхдүүдээ сургуулийн маань баруун талд юу байдаг вэ? За, одоо за тэндээс хариулъя. Манай сургуулийн баруун зүгт сагсны талтай байдаг. Оо талтай тийм ээ. За өөр. За тэндээс Манай сургуулийн баруун талд бие тамирын зал байдаг. бие тамирын зал байдаг юм аа. За тэгвэл урт талд нь юу байдаг? За тэндээс бие халаа. оо тий талтай бас юм шиг. За хойд талд нь зүүн талд нь юу байдаг вэ? За хойд талд нь юу байдаг? Флаур сургууль зүүн талд нь байдаг. Зүүн талд нь тэр флаур сургууль. За тэндээс хойноос ор хаална. хаалгана гэдэг өөр юу байдгийг? За тэндээс 60-аас дээр байсан байдаг. оо байшин байт юм биш. За оо машины зам байдаг гэж. За бүгдээ тэгээд одоо сургуулийнхаа эмэг тойрон байсан тийм үгтэй. За тэгвэл бүгдээрээ сургуулийнхаа эргэн тойронд байдаг зүйлсийг таних. За сургуулийн мод маань юу? Сургуулийн ясаас хайлтны мод гэдэг тийм үгтэй. За мод гэдэг мод маань ямар хэлбэртэй харагдах вэ? Дээрээс гэсэн хэлбэр. За бүгдээ санацаар гарч ирээд одоо мод маань яг хэлбэртэй харагдана гэж бүгдээ юм. За тэндээс нэг. Модны юм хэлбэртэй харах хүүхдүүдээ.
За тэгвэл манай сургуулийн хойд зам байдаг тийм үү? Тэр зам нь ямар хэлбэртэй харагдах вэ? За энэ багаас одоо тэр өмнө гэсэн чинь. За зам нь ямар хэлбэртэй харагдах вэ? Яагаад ингэж ирсэн зам? Зам нь голоор зуралтай тэгээд хоёр талаараа зам нь голтой зуралтай тэгээд хоёр талаараа шолон байдаг. Тийм болохоор энэ зам шиг тэмдэглэх юм уу? За дараа нь юу гэдэг гэлээ? За талбай. Тэгвэл талбай нь ямар тэмдэглэхтэй юм бол гэдэг. За одоо энэ багаас харах гэх юм. За эндээс гарах. Талбайг яаж тэмдэглэх вэ? Яаж залбай гэдэг. За яагаад ингэж ирсэн? Тайлбарлаар ангийнхаа руугаа хараад тайлбарлаж өгнө шүү. Олон талбайн дугуй манай сургуулийн талбай нь дугуй хэлбэртэй байдаг. Тэгээд гадуур нь болохоор гүйлтийн талбай байдаг. Зөө хүмүүстээ. Оо сайн байна тий. За тэгвэл манай сургуулийн хойд бас орон сууц байр байдаг тийм үү? За тэгвэл орон сууц байрыг яаж тэмдэглэх юм бэ? За одоо энэлийн багаас хэлэх байна. Баг багаас гарч ирнэ шүү. За танай багаас хэн гарч ирэх вэ? За тэнд гараа өргөд орж гараа. Яг тэгвэл орон сууц байшны дээрээс нь харахад дөрвөлжин хэлбэртэй харагдана. Зүү хүмүүстээ орон сууц байрыг ингэж харахад харагдах уу? Оо за сайн байна баярлалаа. За тэгвэл сургуулийн хашаа маань ямар харагдах юм бол? За харагдана. За яагаад ингэж ирсэн бэ? За ангиудаа тайлбарлаа. Яагаад гэвэл сургуулийн хашааг дээрээс нь харахад дөрвөлжин хэлбэртэй харагдана. Тэгж үздэг. За баярлалаа. За багш нь одоо энэ тэгвэл нэмэлт 5 зүйл хэлж өгье. За бүгдээрээ ингээд сургуулийн орчны хоо зургийг таних тэмдэгийг гаргаад ирчтэй тийм үү бүгдээрээ ярилцаад. За тэгвэл орон сууц хашаа хоёр маань тэмдэглэл нь ямар вэ? Жижиг тань. Тэгэхэд бол бид нар яах ёстой вэ? Орон сууцнараа дээр нь жижиг сэтг. Хашааг нь чигтээ. За. Яагаад хашаага ингэж бодож ирсэн? Яагаад гэвэл хашаа нь андаа босоо ингээд шулуун хэлбэртэй байдаг. Тийм болохоор би ингэж болсон. Зүү ингэж зурж чадах нь хүмүүстээ. Оо за. Сайн байна. За бүгдээрээ тэгвэл одоо энэ таних тэмдэгээ ашиглаад багш нь ширээ болгон баг болгон зураг өгсөн байна. За энэ маань ер нь манай 5-р сургууль тийм үү? За 5-р сургууль дээр таних тэмдэгээ ашиглаад өрх зөвхөн нь юу байдгийг, баруун зөвхөн нь юу байдгийг, хойд зөвхөн нь юу байдгийг тэрнийг одоо таних тэмдэгээ ашиглаад бүгдээрээ зураад. Чи юу илээ? Ямар зүйл илээ?
Зүгөө олчих. Тэгээд надаас энд ямар ч гэсэн би тэмэрийн талтай байдаг. Тийм хаа. Яг ингээд хашаагаар ингээд явж байгаад энд болоор байдаг. Энд болоор очив. Тэгээд энэ өрөлжин зургаарай. Аа. Тэгээд болооноос байх юм байна шүү дээ. Энд хайр. Энд чинь тэгэхээр чи зүүн зүг гэсэн үг. Зүүн зүг гэсэн тийм. Энд тэгэхээр чи зүүн зүг наа. Энэ хаваар байгаа ш. Хүмүүс солио бэлтээтэй. Манай энэ хаваар л байгаа. Энэ хаваар л байгаа юм байна. Энэ алдаа. Энэ байгаа. Энд галтаагаа байдаг. Энэ чинь нөгөө юу заа. Энэ чинь нөгөө ячаа. Энэ тийм байна. Тэгээд манай энэ байгаа. Тэгэхээр энэ хаалга нь энэ манай хаалга байгаа. Энэ хаалга. Энийг зөв байна. Энэ хойд хаалга байгаа. Эндээс эхлээ явуулаач. Энэ хойд хаалга. Эндээс эхлээд явуул. Юу энэ зэгээс дэс соёломжгүй. Тэгээд энэ хаалга байгаа. Яг эндээс яг энийг баг өгөх шүү дээ. Энэ чинь энээс ингэж хамгаалж байгаа. Өдөртөө баг. Үгүй энэ бас хаалга байгаа. Тэгээд эндээс хаалга байсан. Энд байгаа. Энэ биш юм. Ингээд багтаа хаалга байсан. За одоо тэгээд энэ сургуулийн хаалга өгдөө. Энэ уртлын хаалга энэ хаалгын хаалга. Энэгүй чи нөгөө нэг ингээд нэг явгад нэг юм хашаа байдаг үсттэй. Тэгээд энд хаалга өгдөг үсттэй нөгөө нэг чи. Юу гаргаж хаалга байгаа. Баяртай. Үгүй. За хүүхдүүд маань талбайг ингэж зурсан тийм үү? Талбайг нь ингэж тэглэлцэх дөрвөлжнээр дотор нь дугуй хэлбэрээр ингэж талбайгаа тэмдэглэж зурна шүү заа юу. За харин хашааг маань сураад яг зурсан байна нэг юм аа. За бүгдээрээ хашаагаа ингэж зураад хашаагаа ингэж зурна шүү заа юу. Ингэж тэмдэглээд за бүгдээрээ тэр дээдлтэйгаа зөвхөн хаашаа таниад ингээ заа юу. Талбайд ямар хийж байна? Бүгдээрээ модоо ингэж зурх байсан байна. За одоо бүгдээрээ
За бүгдээ анхаар шүү. Энэ сахсаас. Энэ харин За бусдыгаа сонсъё. энэ харин манай хажууд байдаг 16 дугаар байр. Эндээс ийшээ зам байгаа. Харин энэ болохоор манай сургуулийн хажууд байдаг. Амбар. Энэ бол хасавраа сургуулийн хаалнаас гаддаг тийм хаалга. Оо хойшоо гардаг зам гэж шүү. Энэ хаалга бас энэ хаалга байдаг. За энэ талын болсон юм аль зүг тийм. Энэ талын хаалга нь болохоор баруун Энэ хороо дараач юм байна тайлбар. Зүгээр хэлээд тайлбарласан шүү заа ёо. За манай сургуулийн зүүн талд маш их олон моднууд мөн машины зогсоол гардаг хаалга маань байдаг. Харин хайрцагт нь болохоор саксны баруун талын саксны талтай байдаг. Харин өмнө буюу талын мөн дахин үүслийн зам саксны зам гэдэг байдаг. Харин зүүн талын сургууль мөн ногооны тал ургамлын талтай байдаг. Дараач юм байна зураг тайлбарлая. Энэ манай сургуулийн баруун талд болохоор ардчсан ном тэгээд доор сургууль. За зүгээр. За манай сургуулийн урд талд нь бэлтгэлийн талбай байдаг. бэлтгэлийн талбай гэдэг юм тийм үү? За уу. Баруун талд нь болохоор ардчсан ном зүүн талд нь зүүн талд нь болохоор ардчсан ном дөрөв доор сургууль байдаг. хойд нь яадаг вэ? Хойд нь болохоор зам хөлтэй хаалга хойд талд 16 дугаар байна. Энэ болохоор манай энэ баруун талд байдаг саксны талбай. Тэгээд энэ урд талд нь үүсгэн гүйлтийн талбай. Тэгээд манай сургууль улаан бахарыг модтой байдаг тийм модноо зурсан байна. Энэ манай зүүн талд байдаг флауэр сургууль. Тэгээд энэ замнууд байгаа. Зөв хөлтэй. Мөр мөр. Дайр орон сууцыг бодоход бүгдээр яаж ингэж юмсан? Тэгшүүцэг. За засмал цам ээ. Аппер болохоор багшийн хүүхэд болгон дээр арга хэмжээ болсон маа дасаад байсан. За бүгдээрээ бүгд болгон дасаад байсан. За бүгдээрээ одоо нэгний дасаад даалгавар маань ямар даалгавар вэ? За харин тэгээ бүгдээрээ тайлбарлаж өгч. багшаасаа гараа өгөөд авсан шүү дээ.
За хамгийн ихний зураг дээр багш нэг тайлбар өгч. Хамгийн ихний зураг маань болохоор ингэж зургаас хүчтэй бат. За энийг болохоор толгой голыг ингэж тэмдэглэж байна. За бүгдээрээ толгой гол. За дараагийн хүнтэй ямар тэмдэглэж байна вэ? За яг мэдээ дээр мэдээ ороо. За яг эцэг тэмдэглэл танах нэг маань энэ юм хэлээ байна гэж. Бүгд та нар яг өөрсдөө мэддгүүдээ бичээд байна. Суурин газрыг болохоор хэддэг зураг нэр 3 дахь зураг дээр маань суурин газрыг тэмдэглэв шүү тийм үү? За суурин газрыг яаж бичээрэй? За дараагийн тэмдэглэлийн багшин шууд эндээс нэрээ авчих. Одоо энэ дугуй доктор хөрөнгө дүрс агац. Дугуй дүрс. За тийм үү? За энэ дугуй дүрстэй маань болохоор суурин газрыг гэж тэмдэглэдэг байгаа. За суурин газрыг. Одоо энэ хоёр дахь зураг шүү хөлтөд дугуй дүрстэй. Дугуй дүрс. Суурин газрыг. За дараагийн зураг болохоор суурин газар сургуулийг бас ингэж тэмдэглэж байгаа юм. За дараагийн 5 дугаар зураг нь болохоор юуны зураг юм бэ гэдэг. За өөр 5 дугаар зураг нь юуны зураг? Шалбак. Өөш нүүр намгийг ингэж зурдаг. Шалбак болчих уу? За нүүр намгийг тэмдэглэдэг болохоор ингэж зурдаг байх юм шиг заяа. 5 дугаар зураг нь нүүр намг. За 6 дугаар зургийн ямар тэмдэглэж байна вэ? Оо зүрийг ингэж тэмдэглэдэг. Аа зүрийг өөрийг болохоор ингэж тэмдэглэдэг. За дараагийн зураг. За ингэж тэмдэглэдэг. Хараагийн татварыг ингэж тэмдэглэдэг. За дараагийн зураг. Мус. Мус. Дараагийн зураг юу гэж байна? Оо тийм модыг ингэж тэмдэглэдэг. За бүгдээрээ тэгвэл танах тэмдэглээ бичиж авсан уу гэдэг? За багш нь тэгвэл та бүхэн өгөх төрөв. За бүгдээрээ нааш анхаарах шүү. Багш нь танах тэмдэглээр нь одоо өгүүлбэр хийж. За багш нь самар дээр юу төгссөн? Би. Энийг ямар тэмдэглээ вэ? Суурин газар дээрээс би ирээсээ хараад тэмдэглээ ямар тэмдэглээ сайн? Сайн хараа шүү. Оо тий бүр яхаа нэр тийм үү? Бүрээ яваа. Бүрэн дэвэр гараа замаа яваа. Хаашаа ирсэн ахна? Сургуультай. Сургуультай.
За багшны нэг өдрийг үү. Би гэрээс гараад гүүрээр дамжин замаар сургуультай явлаа. Гэсэн үг нь хичээл юм. За тэгвэл 2 дахь дасгал даалгавар нь тэгвэл ямар даалгавар юм бэ? Таних тэмдэг ашиглах өгүүлбэр зохиомжч байна. За бүгдээрээ тэгвэл таних тэмдэг ашиглах өгүүлбэрээ зохиож чинь. За бүгдээрээ өгүүлбэр чинь. За эхний нэгдүгээр энэ утгаараа өгүүлбэрээ зохиож бичээ. За энэ өгүүл таних тэмдэг гэсэн хэсгээр нь яг өгүүлбэр дээр ямар таних тэмдэг ашиглах. За сургууль гэсэн мэт сургууль гэсэн 6 зараад энэ сургууль гэж тайлбарлаж байна. Ямар үг? Би тариалан очоод төлөвөө очоод сургуультай. Ингээд зохиож байгаа хүмүүс үү? За ингээд бүр цагаар өшөж байгаа юм байна. Би тариалан очоод гэртээ хараад сургуультай явлаа. Оо тий би тариалангийн талбай ороод гэртээ орчоод сургуультай явлаа гэсэн үг болсон юм тийм үү? За ямар мөн зохиож юм. Баярлалаа. За өөр багтаа зохиож гараад зам гараад булаг гараад гэртээ ирлээ. Оо яг зөв биш. Би сургуулиасаа гараад замаар яваад булаг ороод гэртээ ирлээ гэж. За ингэ бич. Сайн байна. За өөр багтаа уншиж өгөх хэрэгтэй нэ. За тийм. Би гэрээсээ гараад гүүрээр дамжин тариалангийн талбайд очлоо. Оо тийм гоё өгүүлбэр зохиосон байна. За бүгдээрээ баяр хүргэе. Одоо газрын зураг дээр маань олон зүйлийн таних тэмдэг байдаг тийм үү хүмүүстээ харж ирсэн өмнө. За тэгвэл за өнөөдрийн хичээлийг бүгдээрээ түгнэж үнэлье. За багш нар тэгвэл удаан гэрлүүд би өнөөдрийн хичээлийг ойлгоогүй. Шаар гэрлүүд би сайн тун зэрэг ойлгосон. Ногоон гэрлүүд би өнөөдрийн хичээлийг маш сайн ойлгосон юм яа. За өмнө тогтоо За бүгдээрээ үнэлье. Багшийнхаа уншиж за хэлээрэй. Юу юм бэ? За бүгдээрээ одоо үнэлье. Өнөөдрийг хичээлээ. За маш сайн ойлгосон бас байгаа өнгөө.
дүнзийг ойлгосон шар өнгийг ойлгоогүй удаан өнгө. За бүгдээрээ тийш хандхаар баярлалаа. За энэ шар гэж шарыг өргөсөн дээрээ бас өгсөн. За шарыг өргөсөн. За удааны өргөсөн. За яагаад нэг чирээ яагаад? Би таныг тэмдэг ашиглаж өгүүлбэр гэж танах тэмдэгээ одоо бүгдээрээ за бүхэн одоо тайлбарлаж хэлдэг юм аа гэж. Танах тэмгээд бид өгүүлбэр аливаа зүйлийг зурх болж өгдөг учраас танах тэмдэг бүгдээрээ ингэж ашигладаг зурханд илүү үлдээ гэж байна. За өнөөдрийн хичээлээ бид ихэд өнөөдөр хэлж байна. За өнөөдрийн хичээлээр би ийм зүйлийг ойлгож авлаа гэж хэлж байна. За ямар нэгэн хэцүү зүйлийг танах гэдэг ашиглаад зурж ойлгох гасаа. За ямар нэг юм би таних тэмдэг. Танах тэмдгээр мэдээж авах хэрэгтэй байна. Би ямар нэгэн зүйлийг таних тэмдгээр тэмдгээр товчилж ялгийг ойлгосон. За би ямар нэгэн зүйлийг таних тэмдгээр авч мэдхийг ойлгосон. За өнөөдрийн хичээлд орсон сурчтай байлаа.